100 жилийнхаа ойн залгалтанд хүрэлцэн ирээд өнөөдөр залгалт маань өргөн дэлгэр сайхан болж байна. Залгалтанд ирсэн нийт хүмүүстэй 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлнэ үү. За дээр нь одоо сум орн нутагт ажиллаж исэн талаараа бас товч дурдна. За тийм. Өнөөдөр энэ Завхан сумын цүг 100 жилийн ойтой холбогдуулж Завхан сумын засаг даргын хамгийн газар энэ хамт олон ирж энэ нутгийнхаа Улаанбаатар амьдарч байгаа нутгийн энэ болон нутагт ажиллаж исэн суугуул хүмүүстэйгээ уулзаж сайхан золголт боллоо. Золголт бол маш амжилттай болоо. Урд урдынхаас онцлог. Нэгээс нэг концерт чивсэж байгаа юм шиг нөгөө талдаа хооллоо. Өшөө нутаг орныхоо хийж байгаа ажил болон хоошд хийх гэж байгаа ажлыг бол бүгдийг танилцж харж үзлээ. Тэгээд бас нутаг орныхоо богино каноныг хэсгээс харлаа. Нутагтаа очиод иршимсэж сайхан байна уу. Энэ золголт дээрсэн Ахмад хүмүүс болон биднээс дүү, холдууд биднээс дүү хүмүүс байгаа. Энэ хүмүүстэйгээ уулзаж маш сайхан байлаа. Уулзаагүй олон жил уулзсан хүмүүстэйгээ ч уулзлаа. За ингээд уулзалт болж байгаа далимдуулаад нутгийн ард түмэнд болон энэ золголтод ирсэн нийт хүмүүстэй энэ ирж байгаа ондоо эрүүлийн байж сайн сайхан хөдөлмөрлөж нутгийнхаа 100 жилийн овор дахин бүгдээрээ уулзцахын өжөөтэй өрөөлийг дэвшүүлье. Баярлалаа. Юу. Өнөөдөр нутгийн зөвлөлийн одоо залуучууд маань бас бүтэн шинжлэгдэж одоо ирээдүгөө харсан бүтээн байгуулалтын ажил жишээ нь мод байж байна. За тэгээс дараагийн хамгийн газраас бид хүмүүс 100 жилийнхаа ойг ийм одоо бүтцээр хийнэ. Ингэж төлөвлөсөн гэдэг төлөвлөгөөгөө танилцуулаад энэ нутгийн зөвлөл энэ одоо сумаас гаргасан зүйлүүд дээр та ямар санал нэг байна? За нэгдүгээр энэ манай тамгын газрынхан болоод ер нь их хөвчлэн шинжлэгдсэн юм байна. Би бас энэ тамгын газарт нэг 10 гаруй жил ажиллаж исэн, надтай хамт ажиллаж исэн хүмүүсч байна. Гэхдээ тэр нь цөөхөн сайхан залуучууд орж янз бүрийн ажил санаачил хийж байгаа юм байна. Өшөөнийг авууштай тал нь Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийнхаа хүмүүстэй их зөв ойлголцож нэг одоо зорилготой сэтгэлтэй болж ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр нутгийн зөвлөлд маань дандаа залуучууд оржээ. Энэ залуучууд маань орчин үеийн сэтгхүйтэй яхахгүй одоо ирээдүг байна. Энэ нийгмийн болон энэ улс орны хөгжилтэй дүүцүүлж сумаа авч явах ийм сайхан сэтгхүйтэй залуучууд сонгогдсонд нутгийн ард түмэн бид их баяртай байна. Ажлаач одоо сайхан танилцууллаа биднэрт. Хоош ирээдүй байна гэж бодож байна. Тэгээд биднэрт хамгийн гол нь нэг баяр хийгээд нэг өдөр цуглаад 2-3 өдөр наадаад өнгөрөхтэй биш. Хамгийн гол нь 100 жил болоод энэс үлдэстэй ард түмэндээ юм үлдээхээр сайхан ажил хийж байгаа маань. Энэ үнд нутгийн ард түмэн гэдэг баяртай байна. Тэгээд нутгийн хүмүүс баяртай байгаа нь ойлгомжтой байна. Яагаад гэвэл бүгд их баяртайгаар бас цогцогсоо өөрснийхөө хэмжээнийхээ хандивыг өргөж баяр ажилд нь амжилт хүсэж байна. Энэ бүгд нь тэгээд сайхан 100 жил болно гэж бодож байна. Тэгээд тэр 100 жилээс сэтгэл толгойгоо хөвөөд завхан шар улаг дээр бүгдээрээ сайхан баяртай уулзнаа гэж бодож байна. Та багийн дарга хэдэн жил хий? Би багийн жил дарга 9 жил хийсэн. 9 жил хийсэн. Хоёрын тухайг онцлог байдаг шүү дээ. Багийн дарга, багийн эмчийг хоёудаа зэрэг хийгээд бас давуу тал их байсан. Энэ талаараа битэр багтаа